За. Юу хийж байгаа юм бэ миний хоёр нэг? Хоёулаа тоглоо гэсэн. За, тоглоо л байна уу? Тий. За, наадах төр болчихоо. Найз нь жоох юм За, ирчих. одоо нэг тоордогоор. За. За. Хоёр наа тоглоомдоо хэдэн цаг хүрч байна? Хичээл тараад. Ер нь хичээл тараад орой болтол. Гэрийнхээ иртэл. За, тэгвэл наад интернет орчиндөө хэрэг боломж байгааг мэдэх үү? Ер нь бага. За, интернет орчинд аюул болон даваа тал болон сөрөг тал байгаа. Яг За, даваа тал нь гэвэл та хоёр нэмэлт орлоготой болж байна. За. Гэр бүлийнхэнтэй хол байхад холбоо барьж болно. Мөн дээрээс нь аюул болон мэдээлэл цуглуул мэдлэгээ түгээн дэлгэр хүрэх боломжтой байхгүй юу? Жишээ нь та хэд одоо First English гэдэг юмар орж байгаа шүү дээ. Тэнцэнээсээ англи хэлээ сурчиж болно. Иймэрхүү даваа тал байна. Бас сөрөг тал байгаа. Та хэд хувийн мэдээллээ ил залгаад явах юм бол дэрээ чинь хүмүүс одоо хулгайлах аюул бол өндөр эрсдэлтэй. За мөн дээрээс нь та дээр энэ тоглоомоор танилцсан найзуудаа ямар хүн гэдгийг мэдэхгүй. Тийм учраас эн чинь бас аюул өндөр эрсдэлтэй болно. Тийм болохоор миний хоёр найз энэ тоглоомоо зөв зохистой хэрэглээд тэгээд мөн дээрээс нь мэдээллийн орчинд аюул их дүрэн байдаг хгүй юу? За энэ дүрмүүдээс би нэг нь хэлье. Жишээ нь та хоёр интернет орчинд байхдаа хамаагүй те муухай бүдүүлэг хэрэглэхгүй байх гэх жишээний аюул болон дүрэн байна. Тэрийг бас уншаа судлаарай. Тэгээ миний хоёр найз тоглоомоо баг зэрэг багасгаа те илүү үр бүтээлтэйгээр цагийг өнгөрүүлээд илүү үр бүтээлтэйгээр интернет орчинд өөрсдөө хөгжүүлээрэй. За. Баярлалаа. За зүгээр. Nice point.